Мэдхгүй би өөрийнхаасаа ор байна. Би чамд хайртай, би дүүс хамстай. Оо бурхан минь болгон минь. 3 2 1. За өдөрөөс мэцгаанаа. Сайн уу. Гигийн харын Валентины баярын өнгөрсөн гигийн харын баярын мэндийг хүргэе. Тэр өнөөдөр хосгүй болохоор хостой байсан бол яах вэ гэдэг талаас ер нь энэ удаагийн дугаарыг хийх гэж байна. Тэгээ намаа нэг хөрхэн санаа гаргаад. Тэгэд миний санаа маань хөрхэн хайртай хонгор найз ChatGPT дээр маань тулгуурлан бит хоёр тийм фикс сценариунууд одоо өгөөд тэгээ бит хоёр тэр үед өөртөө яг ямар үйлдэл гарах байсан бэ, юу их байсан бэ, яг энэ хүний оронд байсан бол яах байсан бэ гэдэг ч юм уу. Тийм нөхцөлөдлөөр ингээд одоо дүрд орж ярилцъя гэж бодлоо. Хойлоо ялгаас нь эхлэх үү? His ten but гэдээс нь эхлэх үү аль эсвэл ингээд scenario. За чинийхээс эхлэе. За. His ten but he за шууд монголоор явах уу англиар явах? Одоо монголоор хэлчихье. За 10-аас 10 залуу заяа. Гэхдээ чи намайг мэдэндээ. Гэтэ би яг хийм бэ гэж баахан нэг тийм юм хэлдэг. Одоо ингээд чи ингээд намайг мэдэн штэ. Би яг үнтэй хийм бэ. Жохон юу авах гэдэг юм уу? Ийм validation одоо жохон өөрийгөө таниагүй хүнээр ингээд өөрийгөө таниулах гээд шиг юм. Өөрийгөө ингээд магтуул мэдгүй юм хүнээс validation авч иж ингээд words of affirmation одоо ингээд дутагддаг хүн гэж байдаг шүү дээ. Гоё магтуулмаар байдаг. Тий одоо ингээд царайлаг хүн мөртлөө өөрийгөө царайлаг гэдгийг мэддэг. Гэтэ ингээд заавал хүн хэлжээж тэр нь ингэж гоё өөрт нь хангалттай санагддаг. Надад энэ дээр яг ингэж баг ингэж хэлж байгаа хүн нь ингэж яаж хэлж байгаа баг хэн байхаас амар шалтгаалж шүү санагдаад. За 10-аас 10 гэхээр өөртөө стандарт бол 10-аас 10 гэж бодно шүү дээ. Одоо тий. За тэгвэл нэг амар том юм биш юм байна. Тийм. Яг л тэгэл ярилцал. Надад бол нэг амар ингэж сайжруулахгүй зүйл. Одоо энэ юмыг яаж ч хийсэн сайжруулахгүй. Харин ингээд жоохон буулгаж болохоор гэх юм уу? Юу юу болох гэдэг. Одоо ингээд тэр 10-аас 10 гэдэг ингээд миний дотор байсан үнэлгээг нь. 10-аас угаасаа чинийх дээшлэх үү? Дээшлж болох гэдэг л өгсөн шүү дээ. Тэгэхээр оноо хадгалах ч юм уу. Тийм ч гэсэн дээшээ бол явуулахгүй төрлийн юм байна. За надад бол нэг хасагдвал нэг мэг ч юм уу. Яг байнга тэгж ингэж ядаргаатай би хийм бэ гэдэг байгаад байвал харин тийм. Тийм ээ. Яг 9 болгоё дөө. За тэгснэ. Доош болгож байгаа. Би доош болвол за тийм бас 9 л юм байна. Одоо бүр хамгийн ингээ worst хамгийн муу ингээ жишээгээр өөрийгөө тэгж ингэж яриад байгаа юм бол. За тэгснэ 10-аас 10 залуу. Гэхдээ ингээ no offense гэж хэлснэ ингээ өөрийгөө ингээ зөвтгөх гэж тэгж хэлдэг гинэ. Тийм одоо ингээ no offense гэтээ тэр охин ч ингээ амар мухаштай. No offense гэхдээ угаасаа тэр ингээ манай профессор амар ингэж одоо хичээлээ муу заадаг. Өдөр гэж ингээ шууд ингээ хүмүүстэйгээ буруу шууд ингээд тохохдог ч юм уу эсвэл ингээд ямар нэг муухай зүйлийг шууд амархнаар хэлэх гэж no offense гэж хэлдэг. Би болохоор чамайг анхыг хэлэхэд чинь no offense гэдгийг одоо би ингээд тэр хүний харьцаж байгаа хүн байлаа гэж бодъё л доо. Ингээд миний талаар юмыг надад ингээд чипти ингээд хүн дээр хүлээж аваад гэхдээ чиний одоо энэ зам чинь ч гэдэг юм уу мэдхгүй ингээд тэгж хэлж ингэж эхлээ бодсон байсан байхгүй юу? Тэгж бас бодож болох юм. Энэ бас яг за угаасаа хоёулаа байсан бодол гэж харуулж байгаа шүү дээ. Миний персоналити дээр бол тэр би жоохон имзэг гэж. Тийм болохоор за ямар юм те. No offense. Тэг надад бол тэгтээ нэх гоё бол санагдах
гум байна. Тэгээд одоо жишээлбэл ингээ би ингээ шууд өөр дөрөв болгож авахгүй би ямар үед ингээ no offense гэж хэлдэг лээ гэдэг. Тэр нь болохоор би CS major хүмүүсийг хийдэг гэж ярьдаг байхгүй. No offense ингээ тэр хүмүүст ингээ ямар ч юм юугаар биш. Одоо ингээ өвтгөх санаагүйгээр. Гэхдээ CS жоохон уйтгартай гэж мэдгүй ярьдаг гэх юм уу? Би бол тэний сонирхдаг хүмүүст бол амар буруу байхгүй гэхдээ ингээ CS-ийнх амар гоё биш шүү дээ. За надад бодоод ирсэн чи юу зүгээр no offense гэж хэлж байгаа л жоохон сонин. Сонин. Зүгээр no offense-ийг хасаад тэр ингээд факта хэлсэн ч хэлвэл баг дээр зүгээр ингээд дээр байж юм шиг. Сүүл хийлээ. Нэм. Оо за. Надад бол яг үндэ хэлж энэ би бодсож байгаа нэг харилдах гэдэг юм. Надад бас ингэж ямар үед хэлж байгаа би ингэж заримдаа ингэ хэлждэг болохоор гэх юм уу. Одоо гэтээ миний хэлдэг юм нь одоо хүмүүсийн ингэ common мэддэг жоохон зүйлүүд дээр гэх юм уу. Одоо хүмүүс усаал ингэ CS-ийнхнийг амар ингэж юун дээр ингэ амар цаг зарцуулаад ингэ яадаг. Тэгээд бараг social life байдаг юм. Эдэр гэдэг одоо ингэ хүмүүсийн ингэ нийтлэг ойлголт шиг юмнууд дээр одоо тэр хүмүүс нэг буруу тахгүйгээр ингэж яах гэж үдээ ингэж ашигладаг гэх юм уу. Тэгээд яг наачиг төстэй яадаг ашигладаг ч юм уу наачиг ингэж одоо сэтгэж ашиглаж байгаа үед бол би угаасаа буруу чадахгүй шүү дээ. Угаасаа би л гэсэн үг шүү дээ. Харин яг бусад үед ингэж шууд бүх юмны бурууг ингэж тавих гэдэг ч юм уу. Гэх юм уу. Тэр үе дээр бол бас нэг үед юм доош болох хаа. 1 8 7 метр. Тэг юмд ер нь буруу ингэж хурдан тавих гэдэг юм уу. Гэт өөрийнхөө ингэж юунаас ингэж хангалттай гэхдээ яриаггүй үедээ буруу тавих гэдэг л. Харин тийм бас ингээд олон давтамжтай ингээд no offense ингээл одоо тиймэрхүү түнтэй яриад их юм бол угаасаа юм жинхэнэ өөрөө тэгж бодож байгаа яг ингээд өөрийнхөө үзэл бодолтой яг өөрөөрөө хэлж байгаа биш зөв хүнд ингэж жоохон нөгөө хүнээ яаж сонсогдох талаас нь илүү ингээд тэр тал дээр илүү анхаарал өгч ингээд өөрийнхөө үзэл бодлыг жоохон ингэж хуургах үг юм шиг санагдлаа. За дараагийнх нь болохоор 10-аас 10 гэхдээ ингээд чиний тайлбарласан юм болгоны ардаас яагаад гэж асуудаг. Одоо гэхдээ яагаад ганцхан яагаад гэдэг үг юм гэж ойлгохгүй аль эсвэл яагаад гэсэн ингээд цаашаа үргэлжлэх. Яагаад ингэж яаж байгаа. Цаашаа үргэлжлэх баха. Гоё юм шүү гэхдээ. За хоо юм болгоны араас гэдэг ингээд тайлбартай шүү дээ. Тийм. Ингээд тайлбарлаад дууссан байсан чинь. Яагаад тэгвэл ингэж бодлоо. Гэтэ ийм их төгтөд амар цөөхөн байдаг тийм. Цөөхөн баха. Тийм. Яриад юм. Яг дотны яг найзуудыг ингэж жигнэсээ л ингэж ойлгомоор байгаа. Одоо эрэгтэй найз гэх юм уу? Би тэр яа тийж утсан гэж нэг тиймэрхүү юмнууд байдаг. Тэрнээс яг ингэж. Тийм яг ингэж юм яагаад гэж асуудаг эрэгтэй хүн бол би нэг амар олон харж байгаа юм. Надад бол нэг асуудал биш юм шиг санагдаж байна. Харин ч ингээл яриа цаашаа улам ягаал. Миний ярьж байгаа мижихнээс ойлгомоор л байгаа юм билгүй хөрхий. Тийм араас нэг буухгүй л юм шиг байна. Тийм надад бас зүгээр санаж байна. Гэхдээ ингэж яагаад гэж заримдаа хэлэхгүйгээр гэх юм уу? Одоо ингэж юм чамайг тэгж санагдвал тийм мэдгүй нэг тийм. Ер нь ингэж фоллоу асуулт. Тийм асуулт ер нь байл зүгээр. Гэхдээ ингэж яагаад гэдгийг чи ингэж би ингэж данаа ингэж тийм учир шалтгаан ардаас нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл одоо ийм болохоор гэж ингэж өөрийгөө данаа ингэж нэмж тайлбарлаж гэх юм уу? Өөр тийм өөрийгөө тайлбарлаж тэр зүйлээ нэг тайлбарлаж биш. Болохоор жоохон би бол жоохон тийм 3 ягаадын ардаас жоохон ядрах хаа. Цаа ингэ санагддаг. Одоо ингэ нэг хүнтэй ярьж исэн чинь ингэ ярианы сэдвийн гүнзгийрэлтийн төвшин гэж байдаг штэ. Одоо тэр төвшин нь чиний ярьж байгаа хүн тэгэд чи хоёрын тэр одоо ингэ гүнзгийрэлтийн сэдв өөр левелд байгаа.
яах Чи вэ? яах вэ? Аа, Нэг л юм одоо ингээд яг матч болохгүй байх гэсэн үг шүү дээ. Ингээд жоохон тук так гэж ойлголцож байгаа хэцүү. аха. Юм Тэгэл сэдв хурдан дуусаад байгаа. Тийм. Тэгвэл яг ингэж яг юм одоо ихэндээ ингэ догтлоор ингэж амар ингэж яаж байгаа штэ. Ер нь бол ингэ явж байгаа штэ. Амар догтлож тэр хүнийхээ тийм тэр хүнийхээ ингэж одоо гой юмнуудыг дээрээс үргэлжлэх юм. Яг сүүлдээрээ тэгчүүлээ амар явахгүй болдог хаа. Тийм яг ингэж юм долгион нь ингэж нэг байхгүй бол тийм тэгээд тэг амар ингэж яж баха. Хоёр талаас ингэж сонирхолтой амар хурдан ингэж бууж баха. Тэгээ би бас нэрээ сүүл нь ингэж нэг юм ингэж видео үзлүү ялаа ингэж хүн яг өөртөө ингэж татчих одоо ингэж сонирхолтой байлгах зүйл нь чи өөрөө тэр хүн сонирхолтой байх гэх юм уу? Одоо чи тэр хүний ингэж сонирхол. Тийм ингэж сонирхож ингэж одоо ингэж чи жинхнээсээ ингэж сонирхоод байх юм бол уусаа тэр хүн чинь ингэж одоо өөрийгөө ингэ танин мэдүүлж байгаа ингэ нэг тийм мэдгүй юм үсээд яа гэм л та. Тэгэд ингэ эсрэгээрээ ингэ тийм чиний талаар ингэ сонирхож эхэлнэ. Гэх юм уу? Тийм тэгж ясан. Тэгэхээр тэрийг би бас жоохон үнийн ортой болов гэж бодсон. Тийм. Үнэн л суусадчих. Тийм хичнээн ингэж гой хүн байсан ч гэсэн одоо намайг сонирхгүй бол андаа за одоо битэр одоо би одоо тэр хүний тийм тайп юм биш юм байна гэж шууд ингэж хааж нэг юм уу. Яа энэ дэр ихтэй нэг тэнийг мэдэх шнэ ингэ эмхтэй хүмүүс яахгүй гээд одоо хүүсийн төрүүлж ингэ мэддэг. Төрүүлж сонирхож байгаа мэддэггүй. Тэрхстэй амар ингэ яатай. Ингэ толгой эргэл. Яах гээд байгаа юм би дүүрс бид яг тэгэж бодлоо. Яах хэвтэй юм бол гээд. Тэр гэхдээ яг ингээд ерөнхий бас ингээд эрэгтэй найзуудтай ярихад одоо ерөнхий эрэгтэй хүмүүс юм тийм л байдаг л юм шиг байлаа яг юм. Харин тийм. За нэг 70 орчим хувь нь ингээд эмэгтэй хүн нэрээ төрүүлж одоо алхам хийх ч юм уу сонирхож байгаа илэрхийлэх юм бол эрэгтэй хүнийхэн сонирхож байгаа level нь жоохон буурдаг ч юм уу. Ер нь ерөнхий тийм л гэдэг юм л дээ. Тийм тэгээ бас би энд нэг охтуудтай ингээд ярилцсан чинь ингээд юм энд ингээд эмэгтэй хөлтөд ингээд эрэгтэй хөлт ингээд өөрийгөө илүү сонирхож байдаг туртай байдаг гэх юм уу. Өөртөө ингээд за яах вэ гэж бодсон ингээд залуу байсан ч гэсэн тэр залуу өөрийгөө амар ингээд хүчтэй сонирхож байвал ингэж туртай байдаг гэх юм уу. Ингээд юм secure санагдаж ингэж яадаг. Тэгээ би тэрийг яаж ч юм сонсчод ингээд амар ингээд тоглоомын ингээд тагтаг шиг ингээд юм бэт юм бэштэй ингээд одоо үргэлжлэж гэх юм уу. Зүгээр жоохон бодол зүгээр шохорхоо л тэгэл хоёр тал ингээд шохорхсон бол ингээд амар ингээд шулуухан гэх юм уу. Одоо ингээд 20-д ятсан чи жоохон ингээд тагтаг шиг яаж нөгөө хүнийхээ сонирхлыг удаа хадгалах уу гэдэг юмнууд харин нэг тийм жоохон таалагдахгүй л байна. Чи өөрөө яг аль тал руу нэ сонирхож байгаагаа мэдэгдүүлдэг эсвэл мэдэгдүүлэхгүй хүлээдэг. Би бол сонирхож байгаагаа яг энэ хүн намайг сонирхож ин доо гэдэг одоо алхам бол угаасаа авч чаддгүй гэх юм уу. Одоо ингээд би авмаар байна. Жихнээс ингээд миний ингээд зан чанарт ингээд юм нэг юм байхгүй ингээд харин ингээд зүгээр л сонирхож ин биш ингээд одоо ингээд одоо романтик байдлаар сонирхож ин доо би зүгээр хүн гэдэг утгаар сонирхож ин доо гэдэг юм би бол жоохон авч магадгүй гэх юм уу би асуулт асуугаад ингээд яг ингээд сонирхож яриа өдөж мөдөд гэтээ тэрнээс цаашаа илүү гарахгүй. Тийм. Хөөе юу вэ? Ингээд сонирхож байгаагаа мэдэгдүүл ихний алхам чи ингээд хүн гэдгээр нь сонирхож байгаа ихний алхам мар асуух асуулт бол романтик байдлаар сонирхож байгаагаа мэдэгдүүл ихний асуулт хоёр адилхан биш юм уу? Өөр хаа. Одоо романтик за ингээд за чамдаар ингээд нэг ингэж залуу ирсэн юм. Чи аль сурвалж сурдیں۔ Ямар мэрэгчлэр сурдیں۔ Гэвэл чи ингээд романтик байл. Оо. Нэг сонирхоод байдаг. Тэг нэг ш. Ой тийм үү. Гин за яг гинт жоохон ингээд яг олон за чи ивент дээр байлаа. Тийм. Тэгэж ирэх юм бол би бол тэгж бодно. Эсвэл би өөрөө тэгж бас хүнээс асуух юм бол би тийм. За мэдхгүй нөхцөл байдал дээрээс амархан. Тэгтээ бол тэгж бодно. Тийм. Гэсэн одоо би ч гэсэн өөрөө нөгөө хүн рүү тэгж тийм асуултаар ингэж эхлүүлж хэрэл бодод төсөөлөд чад төсөөлөд чи.
Надад ингээд романтик байдлаар нөгөө хүний approach хийх дээр ингээд бууж ярьж байгаа юм одоо ингээд магтах ч юм уу заяа. Чиний наа ингээд цагч амар хөрхийн мэдгүй нэг тиймэрхүү ингээд юм магталтын жоохон ингээд юм явснаа. Жоохон ингээд өөртөөгөө тэр хүнийг холбож ярьж мэрдэг ч юм уу. Уг холбож ярьдаг гэдэг нь ингээд чи битэр гоо гэдэг биш ингээд зүгээр. Би бас нэг одоо чиний мэрэгчлэлтэй холбоотой нэг хичээл авч үзсэн ш. Тэгсэн чи тийм байсан гэдэг. Одоо ингээд юм лөө. Тийм ингээд дундын ингээд юмнуудыг гаргаж жоох ирэх гэдэг гэх юм уу. Харин ингээд зүгээр ингээд сонирхолол зүгээр л тэр хүнийгаа жоохон таньж мэдээл ингээд орхиж. За гэл. Стож хатрамтай байна гэж. Мэдхгүй наасаа хэлэхэд хэцүүлээ. Энд хоёулаа үгүйсээ жоохон туршлага дутуу. Тэгээ би жигнэсээ энд ирээд өөрөө ямар ч ингээд ризгүй юм байна гэдэг л. Ингээд riz гэдэг юм байхгүй. Хүн ингээд өөдөөс ингээд одоо ингээд сонирхоод ингээд нэг юм жоохон ингээд мэдгүй жоохон ингээд юм awkward нэг тиймэрхүү ингээд юм яхан бол би ингээд гацгаар. Яаж ч юм. Тийм энийг ингэж яг ингээ гой тайлбарлах гэх юм бол уйлбал амар зүг жишээ юм лээ. Одоо ингээ уйлбал ч хоёр хүн ингээд явуулна штэ. Тэгэд ингээд явуулж байгаа ингээд юм хэмжээнд гэх юм уу? Нөгөө хүн тусаж авчих тийм хэмжээнд ингэж цохих хэрэгтэй, тусаж авах хэрэгтэй. Тусаж авах нь цохоод унгаач. Йоо. Нүдний шилэн өсөртөл цохиж унгаа. Йоо. Лапам хийгээд. Тиймэрхүү юм дээр амар мэдрэмжтэй харагтай. Тэгээ нөгөө хүн ч тусаж авч чадах хэмжээнд өгж гин үү. Тэгээ заримдаа ингээд амар ингэж багаар явуулаад явах юм бол нөгөө талч үед чинь гэдэг юм сонирхолтой байлгах хэрэгтэй мэдгүй нэг. Амар уйлбал шиг юм шиг санагдсан. Би бол уусаач уйлбал тоглож чаддаг. Энэ тоглоомыг ч гэсэн тоглож чадахгүй байна. Тийм төрлийн тоглоом байж тиймээс тоглож чаддаг. Би бол яг өөршүүл амархан үнтэй л яг яах вэ? Яг явж байгаа. Тийм. За дараагийнх нь юун дээрээс хайлт задураад. Тийм. За энэ листнээсээ гайгүй. Одоо жоох spicy юм. Бүр оноогоо буулгая л да. Бүр тийм амар буулгахаар юу байна? За энэ дээр гайгүй за. Жохон хүн ч өгч үү. За. Хүнд жишээ өгчих гэж бичиж байгаа гэж үү? Тийм. Хөрхи. За. Одоо ингээд 10-аас 10 гэхдээ ингээд чи ингээд нэг үеийн зөвтгөж хэлэх ч юм уу. Ингэхгүй байсан дээ. Гэх үед чи миний ээж биш шүү дээ. Гэж хэлдэг. Чи юу мэдэх юм? Тийм баг нэг тиймэрхүү төрлөө. Хоолой өөр хүн. Тийм муухай наа. Яг юм романтикли харилцаж байгаа хүндээ бол тэгж хэлвэл амар муухай. Найзтай тэгж хэлвэл муухай гэхдээ арай зөөлөн муухай. Найзтай одоо яаж хэлэх юм? За чи ямар миний ээж үү? Тэг жоох юм арай хөнгөн тусна. Чи яг ээчиг юм аа гэж үгээд юм л. Тэгээд ээчиг юм аа харин магтаал юм шүү. Тийм ээ. Чи манай ах шиг юм аа. Айоо. Чи манай дүү шиг. Тэр ямар муухай. Хиний дүү шиг гэж хэлээ. Барсаг манай дүү яг төгөлдөр шиг. Бүр ээжих нэсэ. Гэтэ ихтэй хүмүүс тэн дээр нэг юм бодд юм болов? Барсаал нэг юм бодоогүй. Юу тэр уусаа романтик ярилцсан байхгүй. Үгүй найз дээр. Найз дээр угаасаа. Байхгүй. Юу найз дээр угаасаа тэр тэргээ тэгж хэлэх юусэн хамаагүй. Ингээд гэр бүлийг альч гişүнтэй зөөрлөх юм нь бол огт юм хүнд зөөлөн тусах одоо нэг юм сүртэй тусахгүй хаа.
яг юм хайр дурлалын харилцаан дээр бол тэгэж зүүрлэх нь юм цаагаараа нэг дал дутахтай. Гэр бүлийн гишүүн болгоно нэг дал дутахтай. Дүүтэй зөөрлөх нэг дал дутахтай. Ээжтэй зөөрлөх нэг дал дутахтай юм шиг санагдаж. Гэтэ саний чиний хэлсэн юм нэр бол ингээд ээжтэй гээ зүүрлээд байгаа юм биш шүү дээ. Тийм чи одоо миний ээж биш. Тийм. Тэгэхээр ингээд тэр үедээ бол би ингээд амар бараан хувьсан гэдэг лөө. Уусаа биш шүү дээ. Тийм. Ер нь тэгж хэлж байгаа нь ингээд амар юм. Одоо тоор ингээ муудалцчихлаа гэж бодъё зөө. Тэгээд муудалсан шалтгаан нь жоохон одоо ингээд юм мэдгүй тэр хүн чинь нэг тийм одоо болохгүй үйлдэл ч юм уу нэг тийм юм хийгээд байгаа. Тэгээд чи тэрэн дээр нь жоохон ингээд дургуутсаж нэлээ удаа явж байгаа. Тэг бүр одоо ингээд тесэрч байгаа гэж бодъё зөө. Тэгээ одоо юу гэсэн үг вэ? Тэр хүн ингээд ганцхан ээж хавг нь л орно гэсэн үг юм уу? Гүс. Тийм ингээд би ингээд тэр хүнийг ингээд анхаарж байгаа болохоор тэр буруу юм дээр ингээд коммент хэлж чинь тэгэхэд өөдөөс тэгжлэх юм бол. Тэгвэл тэгээд ээжийнхаа л үгэнд ороод яв та. Араас нэг 4-5 мав. Болгоно. Чамд юу нэг ээжийнхаа одоо мама баг гэж ярьдаг штеп. Нэг ээжийн хүү тийм юу ингэж ямарсан. Чи нэг хүү бодчих. Яг мама баг гэвэл яг юм төсөөлвөл нэг хүн төсөөлж байна уу үгүй юу? За. Гэхдээ нэг ямар мама боё болыг биш хаа. Тэ чи битэр бодож байгаа. Одоо миний бодож байгаа мама яг миний мэдэх хүмүүс дундаас хамгийн имиж тэгээ дотно. Би бол ингээд яг дотно гэдээсээ илүү ингээд юм ээжийнхаа амир үгээр гэх юм уу? Одоо ингээд нэг юм болох юм бол одоо ээжтэй хэлээд тэг ээж нь ингээд шийдвэр гаргаж өгдөг. Юу ээж одоо насан турсан хүний хамгийн шийдвэр гаргаад хэцүү юм шиг. Одоо жишээлбэл нэг тийм асуудал болохоор бол ингээл ээж дээр очиад ингээд хамаа гэж шууд ярьж байдаг. Нөгөө Sex and the City дээр нөгөө Charlotte-ийн ex нөгөө Trey дээ шүү дээ. Trey жоохон ингээд амар мама бааштай ингээд тэгэл ингээд эхнэр нь хойлоо ингэж уулзах гэсэн чинь тэгээд ингээд ээжтэй хэлээд ээж нь ирээд тэр юм зөвхөн үздэг. Тэгэд ингээд тэр хоёр гэрлээд гэрснийхэн шин дараа нь ч гэсэн амьдралд нь ингээд яг ээжийнх нь өөрөг амар их орж ирээдсэн шүү дээ. Угаасаа салсан шалтгаан нь баг тэр ингээд амар том хамааралтай үстэй. Тийм гэхдээ яг хамгийн ингээд сүүлийн ингээд эцсийн ингээд мөчнөх юм хүүхэд байсан юм шиг л санагдчих надад. Тийм л дээ. Гэхдээ ер нь ингээд нэмэлт ингээд юмнууд байна. Тийм ингээд чи өдөр болгоо амьд гэрснийхэн дараа ингээд амьдрал дээр ингээд байн орж ирээд ингээд байх ойл. Тэр юу бол амар ядаргаатай үзэж байгаа санагдчихсэн. Яг ийм амар. За тэгвэл ээжтэй зүгээр дотнож биш ингээд яг үгүй дотноосоо гадна яг ийм бүх шийдвэрээ гаргуулдаг гэдэг юмнуудын мами бай гэдэг тодорхойлолтод оруулах юм бол аим жоохон тийм. 10-аас жоохон 3 мөр 2 маяр. Тэгвэл их сэргээрээ ээжтэйг ингээд огт татна биш үл яхаа. Амар хүндий. Тэгвэл бас муухай штэ. Тийм 2-3 мөр. Шалтгаан байж болно л доо. Тэгтэл ер нь их тохиолдол 2-3 болох юм байна. Би бол ингээд эцтэй хүндий байгаад ингээ хүндий байгаа шалтгаан нь ингээд юм одоо ойлгогдчих юм бол надад бол зүгээр зэрэг. Гэхдээ ингэж одоо ингэж зүгээр хүндий гэдээс илүү ингэж жоохон ингэ үзий ядах ч юм уу зэ. Нэг тийм болвол тийм болцсон яг үедээ ингэж нэлээд туршлана. Гэтэ ингэж одоо жишээлбэл хүндий хэрнээ ингэж бас цугтаа ингэж оршиж байж болдог юмнууд байл зүгээр. Тийм хитрхи дотн ингэж юм гаргуулдаг бол аль эсвэл ингэж хитрхи ингэж ээжээгээ оролцуулах дуртай бол жоохон урт хугацааны амьдрал хэцүү болж магадгүй. Яа ч юм бэ миний үзчихсэн entertainment
бүгдээрээ эмхтэй нэг тийм байдалд орох юм бол ер нь хамгийн амар хэцүү болоод явчихдаг гэх юм уу. Тийм яагаад гэвэл ингээ эцээцт ингээ эрэгтэй хүн ээж аал сонгоно ямар ч үед. Йоо. Тийм болцоор амар хэцүү юм лээ. Энэ дээр би яг бас нэг юмрхийн санаанд орж ирлээ. Бас миний нэг харцчихсан хүн ингээд юу байсан баггүй юу? Яг эхний яг юм уулзсан үе дээрээ бас яг ээжийнхэн талаар яриад. Ээжийнхэн талаар яриад гэх юм зүг юм. Ямар ч тач ингээд юу яж хаа им карт нь банкныхын карт нь ээжийнхэн нэр дээр байдаг ч илүү. Эсвэл ээж нь удирддаг ч илүү. Ямар ч тач нэг тийм юм хэлээд ингээд ээж нь ингээд санхүүгийн юу ингээд лимитийг ингэж одоо ингэж ч одоо арай их үрээдэй шүү. Ингээд банк картыг хааж магаад ч юм уу. Их тиймэрхүү байдлаар ингэж жоохон юм одоо дээрээс нь ингэж удирдах яадаг, хинжидэг. Тийм надад амар харин тийм ингээд амар доошо санагдуулсан юмсан. Эсвэл би ингээд жоохон хитрхи яг тийм юм дээр ээж аа баг ингээд оролцуулаад ядаггүй болохоор тэр нь ингээд амар сонин санагдаад. Санагдчихсан юм. Тийм ээ. Одоо ингээд би ээж автайгаа ингээд нормал байдаг төрлийн юмнууд тэр хүүхдүүд нормал биш юм уу? Тийм байхаар бас амар юу яах юм тийм. Зүрх үүсгэл. Тийм. За. Зэрэг. Одоо нэгийг яснаад гиснэ юу өсрөх хүн? Синерио. Мама. Юуны тойлээ? Майкл Джексон. Тоха. За тийм юм шиг. За, жаарэ. Гой. Чи шил сонгоод аа мó? Яа, өчтөр би юу яагаад ингэж Валентинаар гэж кино үзэх гээд өөртөө ганцаараа. Тэгээ за ямар гоё ингээ ромком үзвэл бас гоё юм уу да баярын урам солоод гэж. Тэгэл ромком энэ хайж авч байгаа л тэгээд яг юм үзье гэж бодсон листүүд дундаас харж агаад ромком тэгээд science fiction юм холимог юм кино байсан баггүй юу? The Lobster. За. Гэдэг кино сонсчихсон уу? Үгүй. Тэгээ яг дуусаагүй л дээ. Гэхдээ тэр амар ер нь амар өвөрмөц кино байсан заяа. Яадаг вэ гэхээр ингээд нэг юун дээр нэг хотын хүмүүс үлээ. Ямар ч тач ингээд хосгүйс ингээд хүмүүс нэг юм буудалд 45 хоногийн хугацаанд амьдрах хэрэгтэй очдог. Тэгээд ингээд хосоо олж чадахгүй 45 хоног нь дуусчих юм бол нэг амт өөрийн хүсэлтээр нэг амтан болж хуураад чи сонсчихсан санагдах хэзээ. Өөрийн хүсэлтээр нэг амтан болж хуураад тэгээд ингээд шууд дөрхөгддөг. Ингээд зэрлэг байгуул гардаг. Надад чи Red Burger ярьж өгч байсан юм шиг санагдаад. Тийм үү? Тийм. Мэдгүй. Би бол ингээд яг юм спойлдуулаагүй зүгээр ингээд юуч мэдэхгүй ажаад үзсэн чи амар юм шокны кино. Харин тийм. Тэгээд дээр ингээд зүтдэг ахгүй юу? Хамгийн анх цэвч ингээд буудалтаа очихт нь ингээд чи 40 оныхын дараа амтан болно гэж ямар амтан болох вэ гэж хүмүүс болгоно асуудаг. Тэгээ гол дүрийн маань залуу болохоор lobster гэж хэлдэг. Lobster болно гэж хэлдэг. Тэгвэл чи чамаас тийм юм асуул чи ямар амтан болох вэ? Амтан болох вэ гэлөө. Ямар гэсэн нэг шовооны л амтан болох байх. Тийм. Тэгээд юу яагаад эхнэх тэр кинонд болохоор ингэ хэлж байгаа бас эхнэх хүмүүсийн хамгийн түрүүнд толгойд орж ирдэг нь ингээд нохой. Тэжээг нь та. Тийм. Эргээд хайрлагдах гэдэг. Мэдхгүй. Шилтгаан мэдхгүй. Тэг ямар ч тааш нохой гэд тэгээд ингээд зарим юм өвөрмөц амьтад ингээд сонгогдохгүй. Ийм. Тийм болохоор тэр амьтад ингээд ховрдоод одоо толгойн цөөрөөд байгаа маа. Гэт. Тэд амар. Чи ямар амтан бол тэгжлээс би болохоор эхлээд бол би ингээд жоохон гүнзгий бодохгүйгээр зүгээр л юм амар joke маягаар ингэж бодож өхөр болъё гэж бодоод. Bitch I'm a cow. Тэг өхөр ч юм уу нэг тийм тайваа байж идэг. Нэг юм. Аюулаас цухтааж идэг ингэж чам идчих юм шүү.
яг Хэлсдэг хүн болоод. тэгтгэл харин гүзгэрэж бодвол тэгвэлтэй. Гэтэ зүгээр юм ерөнхий оршихугаар нь бодох юм бол шиг тэгэл өвсөө хийвэл гэж бодож исэн. Гэтэ бас шуу муу загас магас им том юу болчмал загас магас болвол юм гоё юм болов гэж бас бодсон. Тэр кино дуусгал хэвээр амар сонирхолтой. Болох юм шиг байна. Ер нь амар сонир кино байсан. Үзэр. Би нэг спойлер сонсчихсан юм шиг. За энэ дээр нэх гоё лист алгуу. Үлдсэн аа. За минийх болохоор би бас нэг хит хитэн асуултууд ингэж нэмж өгчээж арай гайгүй юм болгож ашиг байна. За. За 7 хоногийн турш шатлсан үнтэйгээ уулзсан ч цэг гэдэг төгцөө. За. Чи Instagram юм уу юм dating app дээр нэг хүнтэй танилцаад 7 хоногийн турш тасралтгүй чатлаад үнэхээр ингээд гоё тохирж байгаа мэдрвэ. Инээдтэй мемүүд шидэлцэж шөнө орой болтол мессеж бичиж бид хоёр ер нь яг л адилхан хүмүүс гэж бодож эхэлсэн. Тэгээд уулзахаар шийдэв. Гэтэл болзооны өдөр тэр хүн чи арай өөр ааштай. Текст одоо мессенжерээр ингээд хайцдаг байсансаа текстэн дээр бол нэг амар хөвгчлээ. Гэсэн чи бодит ойл дээр жоохон чимээгүй юм бүрэг жоохон сонин байгаад байгааг анзаарав. Чи хичнээн хөвгчлээ сэдв гаргаж ирж хүндсэн ч тэр хүн чинь тийм шүү. Гэдэг юм багынхаа хариултад өгчээ. Яг энэ мөчөд чи юу хийх вэ? Болцоогоо хурдан дуусгах шалтгаан болох уу? Эсвэл зүгээр нөгөө хүнээ жоохон сандарсан байна гэж хүлээж аваад ингээд үргэлжлүүлэх үү? Гинэ. Энэ над тэр нэг жоохон буухгүй жишээ юм гэхгүй. Тэр хүнтэй яад ч хүн өрөөж шатлахгүй. Мэдрээ явуулахгүй. Тэгэл болохоор юм. Гэтэ яг болго энэ төсөл. Тэг яг за ямар ч гэсэн ингээд чатн гоё яцсан. Тэг надад ерөөхдөө таалагдчих юм гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл би эхний болцооноор бол бууж өгөхгүй хаа. Гэх юм уу? Эхний болцооноор бол огт бууж өгөхгүй. Тэгээд 2 3 дээр яаж харагдаж ийн гэдгийг нь харж ирнэ шийдэх ба. Ер нь би яасан ч эхний болцоон дээр нэг бууж өгөхгүй хаа. Нэг амар ингээд одоо муруу зүйл гарч ирэхгүй бол. Би бас жоохон текст бичгтэй муу гэж жоохон юм мемэдэр яваалаа тэгж яхаа амар ядаргаатай сан зүгээр ингээд ярьчвал хамаагүй амаа. Тийм. За гэхдээ ер нь ингээд чатлаад яасан гэж бодё. Энэ болохоор жоохон юм угаасаа дунд ангимаг ахлах мангад за дунд ангимаг гэдэг хахад ер нь хүүхдүүд имэл байдаг гэсэн юм санагдаад байна. Ингээд сургууль дээр ингээд за нэг хүүхдтэйгээ ингээд чатлаад ингээд дараанаас чи маргааш нь ингээд амар тавихгүй ингээд амар тийм ингээд ядад зүрдэг байсан юм шиг. Тиймэрхүү юм юмны жоохон нас ахсаа хөвлбөр. Яг тийм болгоны хандлага ингээд. Тэг ихний юм дээр бол ингээд бас буужхгүй жоохон сонирхолтой хэвээрээ байлгаж аваад тэгэл дахиж жоохон ярьж үзэж аваад яран дээрээсээ тулгуурлал шийдэх баг. 2 3 дахь удаага ярьж үзээд. Тэгээд тийм бараг ингээд зүгээр ингээд шууд өөрт нь жоок болгож хэлээд ингээд чи ч одоо ингээд чатлахтаа ийм байгаад байсан гэж ирээд гэдэг ч мэдгүй нэг арай нэг юм жоок маягаар жоохон ингээд өөрт нь ячаад авъя гэдэг тийм жоохон хэлчихвэл хөөс юм болоо. Нөгөө хүнийг гаргаж ирэх. Тийм. Тийм ер нь тэгвэл зүгээр ах. Гэтэ одоо яг гэхдээ ингээд ковидоор одоо ингээд яг ковид үеэр яг тийнейжер байгаад тэгээд мэдхгүй гэрийнхэн амар даруун хүн тэгэж өссөн хөтөл амар юм байна гэх юм байна. Зя. За дараагийн. За энэ бол зүгээр гарчигнаасаа л гарчиг нь л баг өөрөө тийм түүх байна заяа. Юу нэг уншихад болчих.
болцож байгаа хүн чинь найзын чинь X болохыг мэдвэл зэг. За найз биш. Найзын X бодлыг бол мөнгө дээр мэдэн шүү дээ. За таньдаг гайгүй Тийм. гайгүй таньдаг хүүхдийн X. Амар эвгүй л авах юм байна. Эхэндээ бол. Гэхдээ ингээд жоохон нэлээд сериусны болцсон. Ингээд нөгөө чинь чамд үнэхээр таалагдж байгаа байх юм бол тий одоо яах вэ? Хэмтэй. Би яал ихэндээ шууд ингээд тэр одоо өмнө одоо үргэлжсэн ч юм харьцажсэн хүн тэгээд надтай ямар ингээд төстэй зүйл байсан болоод гэх юм уу. Тэгээд жоохон өөрөө ингээд амар харьцуулах гэж үзэх юм байна. Ингээд энэ ихтэй жоохон сонирч. Одоо миний жоохон ингээд харьцажсэн хүүхд одоо ингээд хүүхдийн ингээд өмнөх ингээд нөгөө сансан чинь араас шал өөр зөө. Шал өөр хүүхэд. Яг тэрнтэй ингээд яад болоогүй ингээд юмудаа хэлж л байгаа штэ. Гэтэ ингээд зүгээр л ийм төрлийн ингээд одоо гадаад төрхтэй ч юм гэх юм уу тийм. Ийм төрлийн хүнд ер нь л ихэж татагддаг юм биш үү? Тэр нь надаас өөр юм биш үү? Гэт жоохон нэг яжсан. Одоо ингээд нэг амар тэр бол нэг шалтгаан болов л тэ ингээд дахиж болохгүй маа. Зүгээр л нэг жоохон болгожсэн гэх юм уу? Тийм. Одоо ингээд юу яа заяа. Одоо ингээд тэр дэйт хийж байгаа хүн чинь хүн хоёр чинь нэг амар сүртэй гүнзгээрээгүй дотн болоогүй. Тэгтээ чи ингээд таньдаг хүнийхээ X гэ мэдчихлээ. Тэгээд тэр чиний таньдаг хүн чинь болохоор чи тэр дэйт хийж байгаа хүнээс чи арай илүү чамтай дотно. Ингээд чи чат бичээд ингээд явал ингээд одоо яриа өрнүүлж болохоор хэмжээний гайгүй дотно хүн заяа. Тэгвэл чи тэр найз руугаа одоо хэлэх үү? Хэлээ шууд хэлэх үү? Шүү гэдэг. Би уулз чинь чамд яваад байсан яг. Яа хэцүү вэ те. Гэтэ бол нэг юм сток бол хийнтэй тэр найзгаа. Жохон За би юу хийх хэлээ шиг байна. Жохон бодож үзэл хийхснээ ингээд. Айгоо заач. Юу бодчихлаа. Одоо жишээлбэл 10 жилийн ангийн ингээд гайгүй харцдаг найзлаа гэж бодож заяа. Нэмээ өдрөлөө гэж бодож заяа. Нэмээ харцчихсан хүүхдтэй ингээд яг цаг хугацаа жоохон шалтгаалсан байна. Хизээ нэмээтэй ингэж харцчихсан бэ. Гэдэг ингэж тэмхэн жоохон бодох юм байна. Хизээ ингэж харцаад одоо 5 жилийн өмнө юм уу? Эсвэл 5 сарын өмнө юм уу гэдэг юм амар яах юм бэ? Тийм тэгээд бас нөгөө талаасаа тэр хүн надад жоохон өмнө харьцажсэн хүн надад тэр таалагддаг хүн байд гэх юм уу? Хүн тантаараа. Яа. Одоо нэмээ бол ингээ хоёуландаа ингээ таалагддаг ингээ хөөр хүн шүү дээ. Тийм бол ингээд чамд ийм төрлийн хүн таалагдчихээн гэдэг чинь надад гоё санагдчихээн гэх юм уу? Одоо миний туртай төрлийн хүнийг чи таалдаг бол надад гоё юм. Харин ингээд гайгүй дотн хэрнээ ингээд яг ингээд таньж мэдээд тэг ингээд цогцолцоо харилцаад иртээ. Орны хайрцаг ашгүй шээ. Тэгээд тэг ингээд юм таньж мэдээд ингээд за хоёлоо энэс илүү гүнзгийхгүй байна гэд ингээд үлээсэн. Гэтэ гайгүй ингээд танилаа саармаагүй л. Тэр юм дээр бол жоохон ингээд бодгол юм. Яагаад тийм яад ч юм нэмээсэ гэдэг яагаад ямар зүйлүүд нь таалагдсан гэдэг ямар сонсохыг хүсэх юм байна. Тийм ээ. Начиг сонирхолтой. Би бол тэгтээ бараг яг сая намагийн жишээн дээр гэдэг ч юм. Өөр намагийн жишээ бодож намаа та адилхан хэмжээний юм дотн ингээд хүүхд хамбал бараг шууд найз руу биччихэг байгаа. Хэлээд. Ингээд бүр илүү дотн болохоос өмнө. За дараагийнх нь гарчгнаас нь бас шууд мэдэгдчихлээ. Крашн яг чам сэтгэлтэй юм шиг байтал цэг. За энэ болохоор хайлт гүйлгээд уншаад ингээд за би зүгээр шууд зохиоч заяа. Ингээд чиний хүнтэй ингээд харьцаад ингээд яг дэйт хэсэг нь хийж байгаа хэсэг нь мэддэхгүй заяа. Тэгтээ ингээд ер нь айгүй гоё болоо л байгаа шиг санагдаад ингээд гоё яриад ингээд байжсэн чинь
Нөө хүн чинь найз охинтой байвал ч юм уу? Юу. Эсвэл нөгөө хүн чинь гинт өөр хүнтэй Тэр чинь амар шууд юм шүү. Шууд ойлгомжтой юм шүү. Юу нэлгомжтой. Одоо ингээд найз охинтой байвал хүнтэй өргөчүүл гэдэг. Би одоо тэр юм нэг юм хийж чадхааргүй юм шүү. Гэхдээ харин чи яаж за тийм л дээ. Яаж мэдрэх вэ юм болоо? Амар ухал тэр. Чанд Оо амар гай мэдэн та. Истэ ажраатай зовлаа. Амар олон явж байгаа. Мандэ залуу шүү. За. Тэгвэл гэхдээ ямар хэцүү юм бэ? Ийм юм биш үү? Одоо ингээд юм бид төр харьцаад байна уу? Бид төр би бинаа яг сонирхоод байгаа үгүй нэг мэдэгдэхгүй төрлийн залуу. Тийм. Ингээ архитргийн найрсаг. Одоо нөгөө хин юм шүү. Одоо юм болох гү. Сингл Инферногийн нөгөө нэг юм найрсаг залуу чи хэм бэ? Нөгөө Джонсу. Тийм, юм цэвэрхэн хэм бэ? Джонсу. Ингээд бариста гэдэг лөө. Тийм. Кофе шоп тийм. Тэр юм шүү. Бараг ингээд битүүнтэй амар гоё харьцдаг. Тэгээд нөгөө хүмүүс нь ингээд яг өөрт нь ханд өгөөд байна уу? Ингээд зүгээр гоё амар ийлдэг. Джентльмен харьцаад байна уу гэдэг юм мэддэггүй. Юм болоо? Би надтай хүн тэгж харьцаад байл би бүр амар конфьюз болно. Яа болоод амар харин тий. Тэгээ явжсэн чинь гинт ингээд манай нэр сахан тэгээд ингээд гинт яриануудаар ингээд гаргаж ирэх юм бил. Амар юм. Конфьюз болохоор. Ямар санагдчих. Би бол одоо ингээд хитрхи одоо ингээд юм одоо найрсаг тусархуу хүнд бол би яг үндэ нэг амар ингэж дуртай. Яг хоо ингээд polite ингээд юм юу байж болно заяа. Амар юм ээлдэг. Тэгээд яг ингээд тусархуу төрлийн юм байж болно заяа. Гэтэ ингэж юм яг хүний ингээд тус нь одоо ил байгаагүй үед ингээд туслах гад үзээд идэг гэх юм уу. Одоо ингээд хүн болгонд хаалга нээж өгөхгүй бол хүн болгоныг салбит өгөх болчихгүй бол бахан бол надад ингээд зүгээр л ингээд одоо тэр хүнтэй ингээд харилцаанд хэр гүнзгийг нь хамаагүй байж тийм үйлдэл хийж өгöd байгаа нь жохон л нэг тийм яад юм бол гэдэг жоох юм төрүүлэн гэх юм уу. Тийм тэгээд харилцаагаа ер нь үнэлж байгаа үед л хүн чинь ингээд нөгөө хүнийхээ төлөө ингээд амар зүгээр ингээд нэг амар шалган байхгүй ингээд юм хийж өгчтэй штэ. Ингээд тусалж маслах. Тийм ер нь тиймэрхүү хүмүүс надад жоохон ингээд за ингэ муухайгаар ингээд амар доош үнэлэгдэг гэсэн үг шүү. Зүгээр л ингээд би тийм төрлийн хүмүүсээс илүү яг юм шалтгаантай хүнд ингээд тус хийж өгч байгаа гэх юм уу. Одоо амар сүрхий шалтгаан бас биш ээ. Зүгээр ингээд амар ингээд юм одоо тус хэрэгтэй байгаагаа мэдсэн хүнд тусалдаг гэх юм уу. Яг жинхэнэ тус өгцөх гэж тийм өгдөг. Тийм хүмүүс бол надад илүү үнэлэгдэнэ гэж бодож байна. Тэгснэ. Яг ингээд ойлгомжгүй байгаад хамбал миний яг үндэ сонирхол бурж байгаа. Шууд ингээд би хитрхийн хэд би ингээд сонирхож ийсэн гэсэн одоо ингээд юм тэр хүн ингээд намайг ингээд яг яаж ингэж харахаа ингээд шийдэж чадахгүй гэхэд гэх юм уу. Ингээд найзаар харах уу аль эсвэл ингээд намайг ирээд ингээд найз охин гэж харах уу байл юунд запаас нь байлгаа. Йоо найзаа руу тийм байх юм бол эсвэл өөртөө эргэлзээч гэх юм уу. Тийм байгаад хам бол тэгээд ингээд яахгүй хаа. Би ингээд жоохон өөрөө мэддэг гэх юм уу. Би ингээд өөрөө ингээд би энэ хүнийг ингээд амар сонирхоод ингээд одоо тэр хүн ингээд гайгүй байгаад хам бол гэх юм уу. Тэр хүн нэг ингээд одоо жоохон ингээд сөрөг зүйл хийхгүй байж юм бол зүгээр энэ хэвээрээ баг ингээд байгаад хам бол за би баг ингээд яачих одоо гэх юм уу. Тийм хүн байж штэ гэд мэдчих юм бол би бол ингээд гайгүй байж болно заа. Гэтэ ингээд тэр хүн ингээд энэ хүн ингээд одоо мэдгүй ямар нэгэн байдлаар жоохон доошлох юм бол тэгэл гээл тэгээд ингээд айсаараа унтарч байгаа юм. Яг сүүлийн хэдэн акшн авч үзгэлээ. Нэг удаа ингээд бичиж үзээл ингээд юм асууж үзээл. Тэгэл тэр болгон дээр ингээд бас нэг ингээд юмэр гоё ингээд байхгүй хамлаа за. Тэгвэл биш л юм ингээд. Энэ бас за энэ яг сүүлийн асуулт болъё заяа. Саяны чиний ярьсан дээр нь баг хариул баг болчихвол юм. Гэтэ яг
За чи хин нэгэнтэй бараг 2 сар орчим харилцаад ингээд дээд хийгээд тэгээ би бидэд сэтгэлтэй гэдэг нь ер нь л цаагаараа тодорхой болсон заяа. Гэхдээ хизээч албан ёсоор одоо ингээд үргэлээ ч юм уу. Одоо юм найз охин залуу боллоо гэдэг үг ингэж гараагүй. Чи дотроо би одоо энэ хүний юу юм бэ гэж бодох болсон шууд асуух зориг бас арай хүрхгүй. Харин нэг өдөр чи за бид яг юу юм бэ гэд ингээд асуусан чинь нөгөө хүн чинь чи ямар ч байсан надад маш их таалагддаг шүү гэж хэлээд тодорхойгүй зүйл ярьж эхэллээ. Чи энэ үед ямар хариулт гарах вэ? Юу гэж хэлэх вэ? Яах вэ? За чи яах вэ? За бадэ. Яа амар хэцүү байх юм байна гэхдээ. Гэхдээ бол ингээд шууд асуугаад ярилцах нь бол зөв. Тэгээд чи ямар ч байсан надад маш их таалагддаг шүү. Ямар ч байсан. Гэхдээ цагт биш байна гэх юм байна. Тэгвэл ингээд амар юм тоглоулцсан. Ашиглуулаад тэр хүнийхээ аясаар ингээд 2 сар явна гэх юм чааш. Мэдгүй юм хэцүү л. Яхаа маань. Тэгээ хэсэг би бол яг ингээд ярьж явах үед бол хэсэг дуугаа ураад. Жох гөлрөн. Би ингээ 2 сар болсон. 2 сар ингээ харилцсан. Тэгээ нөгөө хүн ингээд чамд ингээд бас сэтгэлтэй гэдгийг тодорхой болсон гэхээр нэг л ингээд би бол тэр харилцаанд амар ингээд баг ингээд давж ажиллана гэх юм уу. Тэр чи юу гэсэн яг юу гэсэн гэж байгаа. Мэдгүй ингээд юм нэг юу хүчиж байгаа штэ ингээд одоо ингээд юм. Ямар ч гэсэн заа бид хоёр тэгээ батны юу байгаа мэн. Ингээд итгэл гэх юм уу байгаа гэдэг юм байгаа үдээр бол би амар зөрөг очих хаа гэх юм уу. Тийм тэгээд ингээд чи дуусах уу? Юу дуусахгүй. За бид хоёр ингээ юу юм бэ гэд асуулаа гэж штэ. Энд дээр нөгөө юм юу гэдэг штэ. Одоо за энэ ингээд юм нэг цэг заснаа. За энэ бол ингээд юм найзууд ингээд танилын ингээд хэсэг. За тэгснэ энэ бол яг гэрлэлт гэдэг юм байлаа. Хойлоо хаана явж ийн вэ гэдэг юм уу. Тэгэд ингээд нөгөө хүн чинь ингээд за би энд байна гэдэг юм бол би эндээсээ штэ. Би ингээд төрүүлээд явсан юм байна. Тийм хурлаа. Би жоохон хүлээж хараад. Юу амархан юм шиг. Нэг эсвэл нэг би утгатай. Нэг тиймэрхүү ингэж яриа бол өрнүүлэх байхаа ингэж. Тэгээд ингэж одоо ингэж чи ингэж би ингэж тэр хүний ингэж сэтгэлийг мэдчихээ тэр хүн илэрхийлж чадахгүй байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол жоохон тэр хүн илэрхийлж чадахгүй байна уу? Эсвэл тэр хүн ингэж чамд батны биш болохоор тэгээд байгаа мó? Бас тэгж харж болох юм. За эхнийхаар ингэж илэрхийлж чадахгүй байгаа үедэр бол би хөөрхөн нөгөө хүнийгаа ингэж цаашаа игээл нэг аргалаад явчихсан. Илэрхийлж чадахгүй байна гэдэг бол интро хүний л зам байх яг үнтэй гэх юм уу? Аль эсвэл ингэж нэг юм романтик юм relationship байж үзээгүй. Тэр үедэр бол би ингээл ингээд нэг юм жоохон буулидж байгаа юм шиг ингээ хайрладаг өнөд ингээд нэг ингээд тийм нэг буулидж ингэж хайрладаг нэг тиймэрхүү юмудаар явах байх. Тийм тэгснэ. Харин хэрвээ нөгөө хүн чинь ингээд нэг жоох ингээд явуулах сонирхолтой байх юм бол тийм үү гэд би амар явах. Ямар ч гэсэн нөгөө хүнд ингээд оо чи ингээд намайг нэг гондол одоо гэдэг ингээд жоохон юу хахад тохиох та. Тийм. Яа. Гэтэ 2 сар гэлэг бол надад бол амар гэж хангалттай л хуцаа. Гэхээ за үгүй ч юм уу. Тэгэхгүй байна. Энэ надад нөгөө нүгийгээ өнгөрсөн семестр тохиолддог зүйлтэй. Зүйлийн жоохон гүнзгийрээс хувилбарын асуулт юм санагдаад байгаа байхгүй юу? Тэд бол надад амар хүндэл тасч. Одоо жоохон зүрхэндээ дархлаа суулгад юм уу? Яа. Миний 10 гэж. За.
Одоо 8 байт юм шүү дээ. За. Би бараг бол жоохон дуусгах талаас нь саний нөхцөлөдөл дээр бодож эхлэх хаа тийм харилцан дээрээс нь. Амар юм. 2 сарын хугацаанд юу хийж 8 жил юм аа. Хэр давтамжтай. Тийм байх шүү. За. Йоо. Чи одоо хүнтэй өрхөл юу юм яриа? Листнэ чи тав ингэж байна уу юу? Одоо болоо. Гэхдээ одоо болч гэж өнгөрсөн өмнө ирээдөө. Япи лист миснийхээ алгаа одоо бол хүнтэй үрхийч гэж сүртэй бодсон юм байхгүй болохоор тийм. Гэхдээ би ингээд өөрийгөө төсөөлөхдөө заяа. Ийм мэдхгүй яг өрхүүл яг ямар аашсан гарахаа мэдхгүй л юм л да. Гэхдээ одоогийн миний мэдэрж байгаагаар жоохон юм хит нэлон биш. Одоо юм байнга цуг явдаг тийм төрлийн харилцаа надад амар тохиромжгүй баха. Зөв. Тэг ингээд байнга хичээлээ ихтэйж байнга хийгээл одоо ингээд кампус асуудыг ингээд харахаар хоолой ихтэйж цуг идэн хичээлээж цуг хийн. Бараг найл хөтлөж бүх юм цуг ингээд болцгоо надад тэд нар ингээд жоохон өрөвдөлтэй гэж мэдхгүй. Эсвэл мэдхгүй тийч санагдаад байдаг байхгүй юу? Тэр бол бүх юмаа цуг хийхгүй. Ингээд одоо өдөр нь ингээд бүх өөрийнхөө ажил амьдралаа зохицуулж явж байгаад тэгээд өдөртөө нэг ч юм уу хэрэв кампус дээр өрхөө штэ. Ингээд тэгээд нэг 2-3 өдөртөө нэг ч юм уу мэдхгүй тэгж ингэж хоёр талаас бибинийгаа санаж уулзаж тэгвэл амар гоё. Хант. Бястасан. Яа би ихтэй одоо ингэ найрч майрхан гэж тэр стейжээ шуудаад шууд л өргөж мэ. Одоо л их сонирхол авах гэсэн ирээдүйд яхаа бол нэг тийм л байрах юм ингээд юм. Шууд ингээд итгэлтэй ингээ хоёр талаас бибинийгаа ингээд мэддэг гэх юм уу ингээд зав ингээд таалагдж ийн гэдэг ингээд мэдээл тэгээ шууд ингээ. За тэгвэл хоёулаа ингээ зөрөгтэй ингээд яад үзэг гэдгээ ингээд агүй хурдан ойлголцоод. Чамаас тийм зөрөг гарах уу? Ингээд амин гайгүй итгэлтэй хүн байж байгаа бол шууд гарч байгаа хаа. Тийм. Тэгэл сайхан өгнөө эрхлүүлээл. Тэгэхгүй бол юу вэ би одоо ингээд 20-д одоо ингээд жоо хөөгч үгүй эрхэх нас ингээд дуусч штэ. Том хүчгээгүй эрхэх хэрэгтэй ингээд наснууд ингээд ирсэн байгаа болохоор ингээд тийм. Жохон нэг юм хүүхэд шиг нэг юм хүүхэд чиг гэх юм нэг юм найралт байхгүй тийм. Би одоо ингээд хүнтэй ингээд болцоонд явлаа гэдэг ч юм уу ингээд их үедээ ингээд хідэн ингээд боломжуудаас кимээ опшн дундаа сонгохгүйгээр яг нэг тэр одоо нэг хүнийг л ингэж яаж анханасаа ингэж бодож эхэлж тэгж явдаг гэх юм уу. Яг ч ингээд томроод ирчихээр яг үндэ эргэн тойрны хүмүүсээс ингээд хамгийн өндөр нэг магадaltaй хүнтэй л юм бол яаштай. Тэгэхээр чи амар олон ингэж юм юу гэх юм уу. Ингээд баг ингээд зүгээр сонгох төрлийн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг ингээд тогтсон насан дээр хүрхлээс ингээд хам л. Тийм. Яа. За. Дараа жил одоо дараа жил мэл гэж хэлэх нь шаашаа тий. Эзний өдөр яг юм хосын өнцгөөс гой хийвэл яг юм тий. Ярьж байх болтугай. ханд тэр хурдан тохиолдсон. Тэр нэрнгэсэн. Дархлаажуулнаа зүрхээ. Хэвээ. Тэ одоо хүнээс ингэж яах юм бол зөө. Хүн сонирхож харах юм бол ингээд одоо ямар гурван юм байхад чи ингээд бат тэр хүнийг ингээд сонирхох бай. Гэт цаан чанартай юм уу? За. Ингээд эхлээд яриа эхлүүлэхэд амархан заяа. Биш ингээд ярихад ингээд эхний яриа ингээд амархан. Ингээд яриа нийлэх. Яриа сэдв ингээд юм зүгээр гоё фловтой нийлээд одоо энерги нийлэх гэх юм уу ярианы энерги.
Тэрийг харна. Өөр юу ажиллах вэ? Яг тэр юуны л тохиолдол надаа ингээд харьцуулагдаж орж ирээд ах юм. Юуны? Өнгөрсөн семестрийн хүүхд. Тэс батхгүй нэг. Мартаа. Энэ мартах хэрэгтэй. Балаараа мартаа одоо жоохон шинэ хүн дээр юу харах вэ? Зан чангаастай. Тэг зүгээр л ингээ анхны ингээ зааш хорхох ингээ сонирхоо. Ийм одоо яг ийм анги дотор ч юм уу эсвэл ийм клуб нэг ийм хүрээл дотроо хитрхи од хүүхэд биш гэж үү? Биш байвал зүгээр. Хитрхи яг ингээ бүр хамгийн popular ингээл одоо ийм мэдхгүй хамгийн тийм popular тийм юу нах юм бол ягаад ч юм ингээ би зүгээр л заага барих байхаа. Тэмээс. Өөр им down to earth байдал. Дээгүүр юм хийсэр юм жоохон юм. Хотлаа биш. Тэр юу л ихний юу дарах юм бэ? Чи юу арах юм? Би харвал ингээ өрөөнд ямар төрлийн авраа ингээ оруулж ирж байгаа гэх юм уу? Оруулж ирж байгаа энэ амар нэг spiritual ерөөсөн гэж юм ингээ дэмэр юм. Хүйтэн байна уу? Аль хэсэл яг дулаахан байна уу? Гэдэг амар. Одоо ингээ яг ингээ өг хүннийхээ амар ингээ тийм сөрөг биш ч гэсэн ингээ хүйтэн төрлийн авраатай юм байдаг та. Зүгээр л яг жинхнээсээ ингээ тийм. Ярьж байгаа юмнууд нь зүг зүг ингээ хүн шиг хэрнэ. Хөөе, наа чин юу бодогдвол хай. Юу. Өгөөм зарим нэгэн юм специфик ордны хүмүүс жоохон тийм байдаг даа гэж. Мэлэнц гэдэг үү? Тийм. Ингээд хүн нь уг нь гой хүн ч гэсэн зүгээр л ярьж байгаа байдал мэдл ингээд жоохон хурц. Жоохон тийм амар зөөлөн аваа биш. Зааварчлаг. Зааварчсан тийм юу? Тэгснэ ингээд хит хитэн юун дээр ингээд сүүлж би ингээд амар амархан харж байгаа. Яа минийх гэхдээ би жоохон overthink хийгээд байна. Ямар ч гэсэн ингээд юм. Тэр хүний одоо ингээд аашилж байгаа зам байдлыг нь би ингээд найзуудтайгаа цуг байлгаж гэх юм уу? Төсөөлөх. Тэгснэ цуг ингээд төсөөл хийж байгаагаар харах. Ямар амар хүн юу чи анхныхаа тийм юм дээр зүгээр тийм мэдгүй зүгээр л ингээд ороод ирчихлээ шүү дээ. Баг цагаан сараар манай гэрт ингээд очивол хамаатнуудтай яаж яах вэ гэж тийм. Мэдгүй зүгээр ингээд надад бол тэр амар амархан заяа. Гэтэ ингээд хүн болгоны тэгэж бодоод авахгүй шүү дээ. Ингээл баг ингээд нэрээс скандал. Зүгээр ингээд яг юм сонирхож байгаа ингээд юм гадаад төрхөн тэгээ авчирж байгаа авраа ингээд нэг юм таалагдчихсан бол тэгснэ ингээд тиймэрхүү бодол ингээд амар амархан ингээд ячдаг юм уу? Тиймэрхүү юмнуудаа ингээд матч хийж байгаа ингээд амархан мэдрэгдээд тэр чинь бол надад бол ингээд амар яг таалагдав авчдаг. Тэгэл нэг өрөөнд нэг юмд ингээд тэр хүний ингээд зөвл төсөөлж харж байгаа шүү дээ. Яг энэ ингээд зан аашаараа иймэрхүү зүйлээрээ гэх юм бол ингээд харахад жоохон хэцүү байх юм бол яг ингээд нэг ингээд цаашаа ингээд уусаа ядаггүй. Төсөөлөгдөж уусаа л ингээд delusion штэ ингээд анхны ингээд явж байгаа. Тэгээд цаашаа ядаггүй. За би одоо явахгүй болохгүй болж. За бүр нүрээ эхлээд basic тавхаас эхлээд куртка өмсөх хүртэл хавталаа. За битэрийг сонсон баярлаа. Тэгээд бид хоёр гоё тогтмол одоо ингээд дугаараа даруулнаа. Хамтаагаараа. Тэгээд энэ хүртэл хин сонсч иж болох үлэг хүмүүсийн нэр тохоо. Энэ нэрээ сонссон гэсэн. Тийм үү? Тийм. Хай нэг. За. Бас гоо театр нөгөө залруулга хөөе 20-од нөгөө нэг үсээ. Тэр одоо яг аль нь юм бэ? Иод уу тэгээд Иод баха.
Тэр тэгэхээр надад нэг юм харахаар жоохон царай мотой нэг юм давс мас давс удаг та. Тэгээд ингээд 20 гэдэг үг чинь зөөлөн тэмдэгээр дуусч байгаа штэ. Тэгээ тэрэн дээр од гэдэг залгуур залхахаар зөөлөн тэмдэг нь и болоод 20-од болж байгаа юм шиг. Харин 20 гэд тоогоороо байгаад од залхахаар зүгээр од юм шиг гэж би бодсон баггүй юу? Юу вэ? Чөө тийм амар ууш тоолохоор гэж. Үгүй юу? Үгүй аханад. За тэгвэл 20-од насны тэмдэглэлтэй хамт байсан баярлаа. За бай бай. Тэ зогсоолаа. Bye bye.